Бас саналаа хэлье. Тэгэхээр үндсэндээ нөхцөл байдал өөрөө бас юм сайнгүй байгаа. Олон улсын эдрэтэ тодорхойгүй өнөөгийн нөхцөл байдал дээр энэ нөхцөл байдал магадгүй олон жилийн хугацаанд шим үргэлжлэх ийм эрсдэлтэй нөхцөл байдал бол үүссэн байна. Тэгэхээр бид бүхний хувьд ямар ч бай энэ тохиолдолд одоо бас Монгол улсын хувьд шин тэнцвэрийн үе дээр магадгүй одоо үндэсний аюулгүй байдал болоод гадаад бодлогын үзэл баримтлаа шинжлэх цаг үеөр бас ирж гинэ гэж бас хараад байгаа. За энэ ч үүднээсээ бас өмнөх одоо өмнө жил манай байнгын орон нэгшүүд за гадаад харилцааны яам дээр ажиллахдаа бол тодорхой үүрэг даалгавар чиглэлүүдийг бол өгсөн. Тэгэхээр энэ гадаад харилцааны хууль эрх зүйн орчныг сайжруулах дээр бол анхаарч ажиллаарай. Энийг бол дахиад тодорхой чиглэлийг бол бас болгож байна байнгын ороноос. Монгол улсын бодлогын гадаад бодлогын үзэл баримтлал бол 2011 онд батлагдчихсэн. За үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 2015 онд тус батлагдсан байгаа. Тэгэхээр үндсэндээ одоо 15 6 жил болцсон. Энэ одоо үзэл баримтлалууд дээр бид тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг хийж эргээд одоо эргэж харах шаардлага бол байна гэж харж байгаа. Энэ салбарыг бэхжүүлэх шаардлага бол байна гэж харж байгаа. Хүчтэй болох байлгах шаардлага байна гэж харж байгаа. За мөн дээрээс нь бодлого зарчим ч гэсэн илүү тодорхой байх зайлшгүй шаардлагатай байна гэж бол хараад байгаа. Тэгэхээр бол гадаад харилцааны яамны зүгээс саяын энэ одоо хууль эрх зүйн орчинтой холбоотойгоор засаглал тогтолцоо бүтцтэй холбоотойгоор илүү өөрчлөлт шинжилтүүдийг өнөөгийн цаг үеийн нөхцөл байдал болоод цаашдын ирээдүйн нөхцөл төлөв байдалд нийцүүлж илүү одоо бодлогоо бас эргэж хараарай. Үндсэндээ одоо аль ч улс орны хувьд бол улс орныхын тэргүүлэх бодлогын чиглэл бол гадаад бодлого байдаг. Тэгэхээр бид нар энэ аюулгүй байдалтай холбогдсон гадаад бодлоготой холбогдсон энэ бодлогууд төр илүү ухаалаг байх, шийдвэр гаргах процесс маань за шийдвэр гаргалт маань өөрөө илүү зөв байх зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгэхээр бас түрүүний бас хэлээд байгаа одоо илүү институчлэгдсэн энэ одоо шийдвэр гаргах процессыг илүү босронгуй болгох, за илүү одоо гадаад харилцааны яам маань судалгаа шинжилгээний процессыг илүү эрчимжүүлэх бол шаардлагатай байна гэж бол бас харж байгаа. Тэгээ энэ дээрээ за тухай бүр бас бид бүхэнд бас мэдээлэлээр бол хангаж ажиллаж байгаарай гэдэг зүйлийг бол бас хэлэх байна. За түрүүний дээр хүний нөөцийн бодлогын хувьд бол зөвхөн одоо элчин сайд нартай холбоотой асуудлууд биш. Энэ дипломат ажилтнуудаа мэргэжлтнүүдэд бэлтгэдэг институт сургуулиудаа бол бэхжүүлэхэд бас анхаарч ажиллах ашиггүй шаардлагатай байгаа. За бэлтгэсэн мэргэжлтнүүдэд мэргэжүүлэх чиглэлээр одоо бас яам маань болж өгвөл уг нь бол дипломат академиг бол байгуулж ажиллах шаардлагатай байна гэж бол бас хараад байгаа. Энэ дээр бол тодорхой анхаарч ажиллаарай гэдэг зүйлүүдийг бас дахиж одоо чиглэл болгож хэлэх байна. За бид бүхний хувьд энэ гадаад бодлогыг эрдэмжүүлэхтэй холбоотой асуудлууд дээр харилцаанд болцсохгүй эрсдэл болоод энэ сорилт аюул бэрхшээлээс үрчилсэн даван туулах үүднээс бол бас биелээд байгаа нь одоо илүү шивж ухааны үндэстэй судалгаанд суурилсан. За дээрээс нь болж игэл одоо энэ think tank судалгааны хөгжүүлэлтүүдийг бас дэмжиж илүү ажиллах бол зайлшгүй шаардлагатай байгаа засгийн газрын зүгээс. За манай байнгын орооны зүгээс яг олон улсын харилцаа болоод энэ гадаад харилцааны чиглэлээр жилдээ 2 удаа бол намар болон хавартай энэ онл практикийн баг хурлуудыг бас энэ think tank хувийн судалгааны төвүүд болон за судлаачартай хамтарч бол зохион байгуулж байгаа. За энэ хаврын одоо онл практикийн баг хурал бас энэ 5 сард бол болно. За болж игэл энэ хурлыг бол бид нар одоо гадаад харилцааны яам дээр бол бас хийя гэсэн ийм бол төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр энэ дээр та бүхэн манаас илүү анхаарч ажиллаарай л гэдэг зүйлийг бол бас онцолж хэлэх байна. За цаашдаа саяын гишүүдийн хэлсэн саналуудаас анхаарч ажиллаарай. Тэгэхээр үндсэндээ улсын их хурлын дэгийн тухай хуулиар ажлаа шууд тайлгнадаг байгууллагууд холбогд харьяа байнгын ороодуудад одоо мэдээлэл тайлангуудаа хөргүүлэх бол улсын их хурлын тухай хуулиар заасан үүрэг бол байгаа. Тэгэхээр энэ бол хувь хүний хоорондын харилцаа хэсэг илүүтэй төрийн ажил явж байгаа учраас асуудлууд дээр энэ холбогд байнгын орооны хурлууд дээр бол бас илүү ажиллагч байдлаар бол хандах шаардлагатай байна гэдэг зүйлийг бол эцэст нь бас онцолж хэлэх байна. За ингээд мэдээлэл өгсөн гадаад харилцааны яам болоод Батцэг сайд за яамны хамт олонд баярлалаа. Мэдээлэл сонсож дуслаа.